Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлгажуулах, тэдний төсвөр хатуужил ахвал самбог сорих, хүнлэг инэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Баруун Бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар, аймгийн боловсрол соёл урлагийн газар, Дэлхийн зүүн Монгол орон нутаг дахь төсөл хөтөлбөр, аймгийн улаан загалмайн хороо хамтран Баруун Бүсийн аврах шалгаруулах өсвөрийн аврагч 2018 тэмцээнийг энэ оны 11-р сарын 12-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа. Ховд говьалтай завхан уус баян үлгийн аймагуудын өсвөрийн аврагч 2018 тэмцээний 1-р шатанд тэргүүн байранд шалгарсан багууд Баруун Бүсийн аврах шалгаруулах тэмцээнд оролцсон юм. 2016 оноос эхлэн уг тэмцээнийг аймгийн хэмжээнд зохион байгуулж хэвсэн бөгөөд анх удаага Баруун Бүсийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь энэ юм а. Тэмцээн маань 5 цэгүүд дээр бүхэ тэмцээний журмаар зохион байгуулагдана. За 1-р цэг маань ерөөсөө гамшаас хамгаалах болон галын аюулгүй байдлын талаар хүүхдүүд маань ямар мэдлэгтэй байна те. Энэ онлын мэдлэгийг шалгасан асуулт хариулт байгаа. За 2-р цэг дээр усан тосдогчийг аврах цэг гэж байгаа. За 3 нь болохоор эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн яаж өөртөө болон бусдад үзүүлж чадах вэ гэсэн цэг байна. За 4-р цэг дээр ерөөсөө хүүхдүүдийн хүч тамирыг шалгасан цэг байгаа. За 5 дээр химийн хордлтын цэг буюу одоо баг өмсөх ажиллагааны цэг гэсэн ийм 5 төрлүүд дээр энэхүү тэмцээнийг маань зохион байгуулж байна. Энэхүү тэмцээнийг аймгийн хэмжээнд сүүлийн 3 жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд жил ирэх тусам тэмцээнд оролцох хүүхдүүдийн тоо нэмэгдэж ур чадвар нь сайжирч байгааг зохион байгуулагчид онцлож байна. Түүнчлэн уг тэмцээнийг зохион байгуулснаар онцгой байдлын алба хаашдыг багаас нь бэлтгэх, гамшиг осол тохиолдсон үед сургуулийн сурагчид хэрхэн яаж оролцох талаар мэдлэгтэй болоход үр дүнгээ өгч байгаа гэдгийг ч хэлж байна. Ер нь энэгээрээ бол одоо бид хүүхдэд залуучуудын төсвөр хатуужил бие бэлтрийн хүмүүжил цэрэг их хүмүүжлийг бас төлөвшүүлэхэд бас бид гол зорилгоо болгож одоо оролцож байгаа ийм одоо ажил бүтэлтэй байна. Тэмцээнд Баруун Тав аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 6 багийн нийт 40 гаруй сурагчид оролцож, жигсаалын үзлэг, мэдлэг сорих асуулт хариултын цэг, усан тасалдагчийг аврах цэг, анхны тусламжийн цэг, хүч тамирын цэг, химийн хордлтын цэг гэсэн төрлүүдэд авхаалт самбагаа сорин өрсөлдөж аварга тодрууллаа. Тэмцээний дүн гарахад 3 дугаар байранд Говьалтай аймгийн Сонор баг, 2 дугаар байранд Завхан аймгийн Хөгжил баг шалгарсан бол тэргүүн байранд Ховд аймгийн Цасталтай цогцлбор сургуулийн онцгой 7 баг шалгарч улсын хэмжээнд зохион байгуулагдах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм а.